Та яг одоо илүү өрөө сувгийг хүлээн авч сонсож байна. За ингээ комент хэсэгт надад урмын үг үлдээсэн, бас хөөрхөн юм улаан зүрхнүүд үлдээсэн та нартай маш их баярлалаа. Ямар хөөрхөн юм бэ? Би бүх комент хэсгийг дандаа уншдаг. За ингээд надад урмын үг хэлсэн, гоё зүрх үлдээсэн та нартай маш их баярлалаа. Мэдээж аз жаргалд хүсэн өрөөё. Өнөөдрийн минь дугаар бол амиа хорлсон гэмт хэрэгтэй холбоотой сэдвийн талаар биш. За гэхдээ бол сэдв бол амиа хорлолтой холбоотой. Гэхдээ профессор хүний одоо амиа хорлолт гэж яг юу юм? Хүмүүс ягаад амиа хорлолтын бидний ойр дотны хайртай хүмүүс маань хэрвээ ийм зүйлтэй тулгарх гэж байгаа бол бид тэдэнд яаж одоо туслах боломж олцоо байдаг юм бэ гэдгийг мэдээллийн чанартай та бүхэндээ өнөөдөр хүрэхээр бэлтлээ. За ингээд хүлээн авна. Асуулт та манай сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Игор Галанкер гэдэг. Би Нью-Йорк хотын Маунт Сина дах анагаахын сургуульд сэтгцийн эмгийн профессороор ажилладаг бөгөөд амиа хорлохоос урьдчилан сэргийлэх судалгааны лаборатори болон 2 туйлт эмгийн гэр бүлийн төвийн захирлаар ажиллаж байна. Асуулт: таны гэр бүлд эсвэл таны бага наснд сэтгэл зүйн салбарыг сонирхон судлахад тань нөлөөлсөн ямар нэгэн одоо хүчин зүйл байсан уу? Миний сэтгэл судлалыг сонгосон шалтгаан бол оюун санааны сониуч зам байсан. Би маш их уншдаг байсан бөгөөд энэ нь надад сонирхолтой байдаг байлаа. Би төрөлхийн бас мэрэгжлийн хувьд ч эрдэмтэн хүн. Хүний оюун ухааны нууц, бодол санаа биднийг хөдөлгөж, юу хийхэд хүргэдгийг урьдаас ойлгоход таавар мэт байсан. Тэрхүү таавар надад үргэлж шийдэгдэхгүй мэт санагдаж байсан. Тиймээс л энэ чиглэлийг сонгосон юм аа. Миний докторийн дараах судалгааны ажил бол биолог, хүний геномын чиглэлээр байсан. Хүний геном гэдэг нь хүний ДНХ буюу генийг агуулсан одоо бүрэн зааварчилгаа юм аа. Тэгээд би ойлгосон цоошин нэгэн салбар байна. Харин хамгийн сонирхолтой нь хүний оюун ухаан юм байна гэж. Би анх Маунт Синайн эмнэлэгт мэрэгшигч эмчээр ажиллаж эхэлсэн. Миний анхны эмнэлэг зүйн ажил бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч нартай ажиллах одоо дадлагын эмч байсан. Тэгээд би эхнээсээ маш хүнд өвчтөй хүмүүстэй ажилласан. Сэтгэл зүйн эмгэг нь нэлээд хүндэрсэн. Заримдаа бүр шууд л амиа хорлох гэж одоо оролддог хүмүүстэй анханасаа ажиллаж байсан. Учир нь яг ийм хүмүүст л хэвтэн эмчлүүлэг тасагт хуваарлагдсан. Америкийн нэгдсэн улсад сэтгцийн өвчтөй учраас биш, нийгэмд аюултай учраас хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлдэг. Хэрвээ та маш хүнд сэтгцийн өвчтөй байж болох ч нийгэмд аюулгүй бол таныг эмнэлэгт бол хэвтүүлдэггүй. Тиймээс би анханасаа аюултай хүмүүстэй ажиллаж эхэлсэн. Амиа хорлох бодолтой өвчнүүдтэй ажиллахад надад их тохиромжтой, би зөв газараа байгаа юм шиг санагдсан. Учир нь би өвчтнөө ойлгодог, тэд надад айдас төрүүлдэггүй. Асуулт: амиа хорлолт нь 10-аас 24 насны хүүхэд залуучуудын дунд их тохиолддог гэж үнэн үү? Америкийн нэгдсэн улсад ойролцоогоор 11 минут тутамд нэг хүн амиа хорлдог гэсэн судалгаа гарчээ. Яагаад хүмүүс амиа хорлдог юм бол та энэ талаар сонсогчдод мэдээлэл өгнө үү? Хариулахад үнэхээр хүнд асуулт байна. Бид 15 жилийн турш хүмүүс яагаад амиа хорлдог вэ гэдэг асуултын хариултыг ойлгохоор ажилласан. Тэгээд нэгэн онол боловсруулсан. Тэр нь одоо миний номын 2 дахь хэвлэлтэнд орсон. Үүнийг амиа хорлолтын хямралын хэлбэр гэж нэрлэдэг. Маш шинжлэх ухааны онол юм аа. Хэрвээ та сонирхвол би дараа нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох юм аа. Гэхдээ эмч хүний хувьд амиа хорлолтыг зогсоохын тулд надад хамгийн чухал асуулт бол яагаад гэсэн асуулт биш юм. Харин хамгийн чухал нь хүний амиа хорлох байдал яг одоо ямар хурц хэлбэртэй байна вэ? Тэд амиа хорлоход хэр ойрхон байна вэ? Урт хугацааны дараа амиа хорлохоор оролдож магадгүй байна уу? Эсвэл амь насаа яг одоо алдах хэмжээнд хүрчихсэн үү гэдгийг л мэдэх чухал юм аа. Би яг тэр мөчид өвчтөнд юу хийж, яаж тусалж чадах вэ гэдэг нь гол чухал. Яагаад гэх асуултад ихэвчлэн тухайн хүнийг ийм байдалд хүргэсэн процессын үйл явц байдаг. Гэхдээ энэ нь үнэндээ асуудлын гол биш. Асуулт: амиа хорлох хандлагад удамшлын нөлөө эсвэл хүмүүжил, амьдарч буй орчны нөлөөллийн тухай та бидэнд тайлбарлаж өгөхгүй юу? Онол талаас нь ярья. Энэ бол амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд ашигладаг нэгэн тогтолцоо. Зарим хүмүүст бидний урт хугацааны эрсдлийн хүчин зүйл гэж нэрлэдэг зүйлс тулгардаг. Эдгээр нь олон янз байх бөгөөд хүн амьдралынхаа туршид бол эрсдэлтэй холбоотой болох нь бол тогтоогдсон байдаг.
амиа орлох эрсдэлтэй. За маргааш биш гэлээ амьдралынхаа туршид үзэж туулсан тохиолдлоос амиа хорлох тохиолдол байдаг гэсэн үг ээ. Тэдгээрээс зарим нь бидэнд мэдэгддэг. За жишээ нь түргэн зан чанартай хүн амиа хорлох нэг хүчин зүйл гэж бодох байх. Гэвч тийм биш. Хамгийн гол хүчин зүйл бол нэгт төгс төгөлдрийг хит эрхэмлэх, төгс төгөлдөр үзэл. Энэ нь тодорхой хэмжээнд удамшдаг. 2. Айдасгүй байдал. Энэ нь бас удамшдаг. 3. Гутранг үзэл. Энэ ч бас тодорхой хэмжээгээр удамших боломжтой. За энэ бүгд төрөлхийн буюу nature хэсэгт ордог. Харин хүмүүжил өсөж төрсөн орчинтой холбоотой өөр хүчин зүйлс бас бий. Тэдгээр нь хүний өссөн түүх, гэр бүлийн хүмүүжил, хүрээлэн буй орчин, амьдралд нь тулгарсан стрессүүд зэрэг ордог. Жишээлбэл бага насндаа хүчирхийлэлд өртөж байсан бол амиа хорлох эрсдлийг нэмэгдүүлдэг гэж судалгаагаар тогтоогдсон байна. Сэтгэл зүйн гэмтэл нь амиа хорлох эрсдлийг нэмэгдүүлдэг байх нэ. Зарим төрлийн хүүхэд өсгөх хүмүүжлийн хэв маяг ч бас эрсдлийг бол нэмэгдүүлж болно. Тухайн хүн өмнө нь ямар нэгэн байдлаар орлогыг хийж байсан бол энэ нь бол эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Энэ бүгд хүүхдийг хэрхэн хүмүүжүүлсэн байдал, амьдарч буй орчин талдаа бол ордог гэж ярьж байна. Асуулт: амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх боломжтой юу? 100% сэргийлж чадахгүй ч гэсэн энэ бүхэн огт боломжгүй гэсэн үг биш ээ. Урьдчилан сэргийлэх боломжтой гэж би хэлнэ. Асуулт: энэ бүхэн зөвхөн та хизээ оролцож, хизээ өвчтнүүдэд тусалж эхлэхээс шалтгаалдаг гэж ойлгож болох уу? Онол талаас нь ярих хэрэгтэй болно. Хэрв тухайн хүн урт хугацааны эрсдэлт хүчин зүйлстэй тулгарч байсан тодорхой түүхтэй байвал насан туршдаа амиа хорлох эрсдэлтэй гэсэн үг юм. Хэрв тэдний амьдралд ямар нэгэн зүйл буруу болох, тэр үед эрсдэл маш огцом нэмэгдэж ирдэг. Бид үүнийг стресс эсвэл стресс үүсгэгч амьдралын үйл явдал гэж нэрлэдэг юм аа. Асуулт: жишээ нь хүмүүс ажлаасаа халагддаг ч юм уу, эсвэл хайртай ямар нэгэн дотны хүн автомашины осолд орох юм бол тухайн хүн амиа хорлох эрсдэл нь нэмэгддэг гэж ойлгож болох уу гэж байна. Тийм ээ, иймэрхүү стресс үүсгэгч амьдралын үйл явдлыг нийтэд нь багцлж ерөнхийд нь 7 төрөлд хувааж үздэг. За та эдгээр 7 төрлүүдийг дэлгэрүүлж бидэнд ярьж өгөөч гэж байна. Хамгийн чухал эхний 2 хүчин зүйлийг авч үзье. Эхнийх нь хайр сэтгэлтэй холбоотой буюу хос байсан хүмүүс салах, харилцаагаа дуусгах. За нэгийгээ хаях. Final romantic rejection гэсэн энэ 3 үг нь сэтгэл судлалын салбарт нэр томьёо болж хэрэглэгддэг бөгөөд иймэрхүү явдал тохиолдох юм бол 24 цагийн дотор амиа хорлох эрсдэл бол нэмэгддэг. Хэрв 2 хүн салаад 3-7 хоног өнгөрөх юм бол амиа хорлох эрсдэл буурдаг байна. 2 дахь гол хүчин зүйл нь сүйрлийн хэмжээний санхүүгийн дампуурал байж болно. Жишээ нь гэр бүлээ тэжээдэг хүн байрныхаа зээлийг төлж чадаагүйгээсээ байраа алдах. Гэр бүлийн авч явдаг хүн нь санхүүгийн хүнд байдалд орох үед гэр бүлийн бусад гишүүд нь ч дагаад хүнд байдалтай тулгардаг гэх мэт. Мөн архаг удаан үргэлжилсэн сэтгцийн өвчин байж болно. Эмчилж бараг болдоггүй. За байнгын шаналлалтай байдаг хүмүүс юм. Тэгээд юу ч хийсэн нэмэргүй болсон байдаг. Дараагийнх нь шинэ төрлийн ноцтой бие махбодын өвчтөө гэдгээ олж мэдэх. Жишээ нь өнөөдөр ив ирүүл явж байгаад санамсаргүй байдлаар шинжилгээ өгөөд бие нь тавгуурхсан чинь хор тавдартай гэдэг онш гарч ирэх. Мөн бусдад гутаан доромжлуулах, дарамтлуулах, дээрлэхүүлэх зэрэг орно. За дахиад нэг хүчин зүйл юу вэ гэхээр өөрийн цөм буюу бие үзэлд аюул занал учруулсан зүйлс амьдралд нь тохиолдох. Үүнийг дэлгэрүүлэн жишээ болгон ярья. Насан туршийнхаа хөдөлмөрийг нэг онол батлахад зориулсан байлаа гэж бодъё. За тэр чиглэлээр судалгааны ажил тухайн хүн хийсэн. Гэтэл хамтрагч нь гинтэл түүнийг яг эцэст нь хулигтаж тухайн ажлыг нь луйвардаж авах эсвэл түүнээс урвсан тохиолдолд бол энэ маш хүнд цохилт болдог. Энэ бол хүний дотоод үнэлэмжинд занал хийлэл болохоос биш санхүүгийн бүтлгүүдэл бол биш юм аа.
За ийм хоёр хүчин зүйл байдаг. Эдгээрийг ерөнхийд нь 7 ангилж үздэг. Хэрвээ ийм зүйлсийн аль нэг нь урт хугацааны амиа хорлох эрсдэлтэй хүмүүс тохиолдох юм бол тэд онцгой сэтгцийн байдал руу ордог байна. Тэрхүү байдал нь амиа хорлох өгүүлэмжийг нь дахин сэдрээж бодлын тодорхой хэв маягийг бий болгоно. Тухайлбал тэдний бодол дараах хэв маягтай байна. Би үүнийг амьдралынхаа нэгэн зорилго болгож зорилгынхаа төлөө өдийг хүртэл хичээсээр ирсэн. Тэр зорилго минь миний хувьд маш чухал байсан. Би зөвхөн зорилгодоо хүрэх юм бол аз жаргалтай байж чадна. Энэ зорилгогүйгээр миний амьдрал ямар ч утга учиргүй гэж бодно. Эцэст нь зорилго нь бүтлгүйтчихдэг. Жишээ нь төгс төгөлтөр гэр бүлтэй байх зорилго байж болно. Тогтвортой ажил мэргэжилтэй болох, ангаахын сургуулаа төгсөх, ихтэй сургуулаа төгсч заавал диплом авах, хайртай хүнтэйгээ гэрлэх гэх мэтчлэн амьдралын гол зорилгууд хүмүүст байдаг. Тэд ганцхан зүйлийг амьдралынхаа ерөөсөө бүх утга учир болгосон байдаг. Харамсалтай нь тэр нь бүтлгүйтчдэг. Тэд амьдралын гол зорилгоо өөрчилж чадахгүй гэж боддог. Өөрсдийгөө өөрчилж чадахгүй, өөр мэргэжлийг сонгож дахин эхлүүлж чадахгүй, хосын харилцаанаас холдож дахин өөр шинэ харилцаа эхлүүлж чадахгүй гэж боддог байна. Ингээд тэдэнд итгэл найдвараа алдсан, нэг тийм өөрийгөө дутуугаар мэдэрсэн тийм мэдрэмж төрж сэтгэл гутралын тойрогт ордгоо. Тухайн хүн ялагдсан, доромжлогдсон, өөрийгөө дутуугаар үнэлэгдсэн мэдрэмжийг мэдрэх бөгөөд энэ талаараа хиндэж хэлж чаддгүй байна. Учир нь би хүмүүст өөрийн асуудлаа ярих юм бол бусад хүмүүст дарамтал болно гэж тухайн хүн боддог. Мөн энэ байдалгүйгээр өөр ирээдүйг олж харах чадваргүй болдог. Энэ бүх зүйл бодол болж толгойд нь эргэлдэж эхэлнэ. Хүмүүс ийм бодолтой удаан хугацаанд байж чадахгүй. Энэ бодол нь ихэвчлэн хэд хоног, заримдаа хэдэн 7 хоног үргэлжлэх тохиолдол бий. Энэ үйл явц дангаараа амиа хорлох хэмжээнд хүргэхгүй. Гэхдээ дахин өөр нэг хүнд асуудал тухайн хүний амьдрал тохиолдох юм бол тэр хүн харьцангуй богино хугацаатай нэгэн сэтгэл зүйн хямралд ордог. Үүнийг бид амиа хорлох хямрал гэж нэрлэдэг. Амиа хорлох бодол нь маш хүчтэй байдлаар тухайн хүнд бодогдох бөгөөд тэрээр маш богино хугацаанд амиа хорлох үйлдэл хийгээд өөрийгөө эвгүтгэдэг байна. Ихэвчлэн энэ бодол нь хэдэн цаг хамгийн ихтэй 1-2 хоног л үргэлжилдэг. Тэгээд хэдхэн цагийн дотор л нөгөө хүн маань үнийг бол хичгтгээ гэж. Зарим хүмүүс ер нь амиа хорлох талаар огт хэлдэггүй, ойр орчныхонтой, ойр дотны хүмүүстэй илэрхийлэхгүй байж байгаад амиа хорлсон тохиолдол байдаг. Бид үүнийг хэдэн жишээн дээр ярьж болно. Хэрвээ амиа хорлох хямралыг таньж илрүүлээд цаг алдалгүй туслах юм бол амиа хорлолтоос өршлөн сэргийлэх боломжтой. Манай лабораторийн тооцоолж байгаагаар мэрэгсэн сэтгэл зүйч хүн амиа хорлохоос өршлөн сэргийлэх аргыг ашиглаж хэрэглэх юм бол зөвхөн Америкийн нэгдсэн улсад хамгийн багаар тооцоолоход жилд ойролцоогоор 10,000 хүний амийг аврах боломжтой гэсэн судалгаа гарсан. Асуулт: хүмүүс хэрхэн амиа хорлдог вэ? Та бидэнд хэдэн жишээ хэлж өгөөч. Би эрсдлийн тухай ярмааргүй байна. Учир нь энэ бол эмчлэх шаардлагатай сэтгэл зүйн нэг байдал. Амиа хорлох сэтгэл зүйн хямралд байгаа хүмүүс амьдралаа тэсвэрлэхийн аргагүй болчихсон байдаг учраас ойр байгаа ямар нэгэн юмыг ашиглаад тэд юу ч хийж магадгүй. Тиймээс би хэрхэн амиа хорлох талаар ярьж болохгүй гэж. Асуулт: амиа хорлох гэж буйг ирнэ бид яаж мэдэх вэ гэж байна. Энэ төлөвийн тухайн хамгийн чухал зүйл би жаахан давтаж хэлж байгаа мэт сонсогдож магадгүй. Учир нь үүний талаар олонтоо өмнө ярьсан. Одоо хүртэл бид амиа хорлох эрсдлийг үнэлэхдээ тухайн хүнээс шууд л та амиа хорлох бодолтой юу гэж асуудаг. Үүний нэг шалтгаан нь миний сэтгэл зүйн мэргэжлийн ажлаа эхэлсэн эхний, магадгүй 2 дахь жилд миний өвчтний нэг нь амиа хорлсон явдал гарсан. Тухайн үед би тун баг мэдлэг туршлагатай байлаа. Би тухайн өвчтөнтэйгөө 1 жил ярилцаж түүнийг эмчилсэн. Бид үргэлж энэ талаар ярьдаг байсан бөгөөд тэр надад огт амиа хорлохгүй гэж хэлдэг байсан. Тэр өөрийнхөө амьдралыг дахин шинээр эхлүүлэхийг хүсэж байна гэж бас ярьдаг байсан. Түүнд нэг аимшигтай зүйл тохиолдсон. Өвчтөн маань ижил хүнстэн эрэгтэй хүн байсан.
Тэр хүн 20 жил хайртай хүнтэйгээ хамт амьдарсан байлаа. За түүний хамтрагч нь нас барсан. Ингээд оршуулган дээр нь хамтрагчийн эхнэр 3 хүүхэд гинтийн байдлаар бол ирсэн байдгийн байна. Тэд бүгд залуу хүмүүс байсан учраас энэ нь бол түүний хувьд давхар амьдралтай байсныг нь илчилсэн явдал болсон байна. За энэ нь бол түүний хувьд маш том цохилт болсон. Тэрээр үүнийг ерөөсө хүлээж авч чадаагүй, тэсэж чадаагүй. 1 жил эмчилгээнд явсан ч гэсэн нэг өдөр тэр хүн маань над дээр ирээд би ингээд нэг Азийн улс руу явах болсон гэж хэлээд явсан юм аа. Тэгээ түүнийг явснаас хойш 24 цагийн дараа орон нутгийн цагдаагийн газраас над руу залгаад ингээд таны өвчтөн байсан хүнд ингээд амиа хорлолцсон байдалтай олдлоо гэж надад мэдгцээ. Энэ явдлаас 1 жилийн дараа би түүнээс захиа хүлээн авсан гэж байна. За захианд бас бэлэг хавсарсан байсан. Загтал нь уучлаарай эмчээ, өөрийгөө битгий буруутга. Эхэндээ би танд худлаа ярьж байсан. Би үүнийг эхнээс нь ингээд төлөвлөсөн байсан. Гэхдээ төдийлөн урт хугацаанд биш ээ. Хэд хоногийн өмнөөс би амиа хорлох шийдвэрээ гаргасан. Та сайн хүн, өөрийгөө битгий буруутгаарай. Би зүгээр л энэ бүхнийг тэсээд цаашдаа амьдрч чадахгүй нэ гэж битсэн байсан гинэ. Энэ явдлаас дүгнэхэд амиа хорлох бодолтой хүн би амиа хорлохгүй гэж хэлж байвал түүнд итгэж болохгүй гэдгийг харуулж байгаа юм. Одоогийн байдлаар бидэнд 2 шалтгаан тодорхой байна. Нэгт хүмүүс эмнэлэгт хөвтөж, эмнэлэгт хоригдож, эм ууж, сэтгцийн өвчтөе хүн гэсэн тодорхойлолтой болохоос айдаг. Ингээд айцаасаа болоод худлаа ярьдаг. Хоёрт ухамсарт бус маш төр зуурын давлгаа амиа хорлох сэтгэл зүйн төлөвт ордог. Давлгаа гэх энэ сэтгэл зүйн төлөв нь маш богино хугацаанд үргэлжилдэг учраас тэд өөрсдөө ч мэдлгүй үнийг хийсэн байж болно. Ийм учраас бид энэ байдал дээр судалгаа хийж эхлэхэд энэ төлөвийг амиа хорлох хямралын хам шинж гэж нэрлэсэн байна. Харин амиа хорлох бодол бол амиа хорлох хам шинжтэй зайлшгүй нэг бүрэлдэхүүн, нэг ижил ойлголт гэсэн үг биш юм аа. Асуулт: эмч, сэтгэл судлаач, эмчилгээний мэргэжилтнүүдийн дунд хэрвээ өвчтөн амиа хорлсон тохиолдол гарах юм бол та бүхэнд ямар нэгэн байдлаар өөрийгөө буруутгах мэдрэмж, гэмшлийн мэдрэмж, харуусал төрдгүү гэсэн байна. Тийм ээ, энэ бол ярихад амар зүйл биш. Би амьдралдаа нийт сэтгэл зүйн янз бүрийн асуудалтай 35 мянган хүнийг эмчилсэн. Үүнээс 10 мянган хүн нь амиа хорлох бодолтой хүмүүс байсан. Тэр 10 мянган хүний дундаас 3 хүн миний яг хяналтанд эмчилгээнд байх хугацаанд амиа хорлсон байдаг. Эхний тохиолдлын тухай би дээр ярьлаа. Харин 9 хүн миний эмчилгээ дуусснаас хойш 1 сарын дотор амиа хорлсон байдаг. Хавдрын өвчтнүүдтэй ажилдаг эмч нарын нэгэн л адил ийм зүйлтэй нүүр тулахад тодорхой даван туулах арга барил эмч хүнд хөгждгөө. Гэсэн ч эмчлүүлж байгаад амиа хорлсон хүмүүсийн тухай ярихад үнэхээр харамсалтай, хэцүү байдаг. Нөгөө талаараа хүмүүс хорт хавдраар нас бардаг. Тэглээгээд хавдрын эмчнэрийг буруутгадаггүй шүү дээ. Түүнтэй адил эмчлүүлж байсан хүмүүс амиа хорлсон ч энэ нь ичхүүртэй гэдэг шалтгаанаар бид тэдэнтэй ажиллах, амь насыг нь аврахаас ухарч болохгүй. Тиймээс л би энэ ажлыг хийдэг. Асуулт: таны өвчтөн эдгэж сэтгэл зүйн хэвийн байдалд ороод эмнэлгээс гарсныхаа дараа 6 сарын дараа амиа орсон тохиолдол гарсан гэж та ярьсан. Ялангуяа таны өвчтөн амиа хорлоод дараа нь та түүнээс захиа хүлээж авсан байх шүү дээ. Энэ бүхэн танд хэрхэн нөлөөлсөн бэ? Хэрвээ тэр надад захидал бичээгүй байсан бол би амиа хорлохоос урьдчилан сэргийлэх судалгааныхаа ажлыг эхлүүлэхгүй байсан байх гэж боддгоо. Амиа хорлох сэтгэл зүйн төлөв бол хамгийн амь насанд аюултай сэтгцийн эмгэг юм. Энэ нь ямар ч эргэлзээгүй сэтгцийн бусад эмгэг, жишээ нь шизофрен, 2 тул сэтгцийн эмгэг зэргээс илүү аюултай. 2008 он хүртэл амиа хорлох өвчний эмнэл зүйн тодорхой нэршил бол байдаггүй байсан. Амиа хорлолт нь сэтгэл судлалын хамгийн аюултай өвчний нэг байсан юм. Бид тухайн үед гэр бүл рүү чиглэсэн 2 тул сэтгцийн эмгийн чиглэлээр багшилж байсан ч дээрх нөхцөл байдлыг ойлгож энэ ажлаа болсон. Тэгээд амиа хорлох сэтгэл зүйн төлөвийг арга зүйн талаас нь тодорхойлж хүмүүст түүнийг таньж, оншилж, эмчлэх боломжтой болгох судалгааны ажлаа эхлүүлсэн. Асуулт:
Хэрвээ гэр бүлийнхэн гишүүд амиа хорлох талаар бодож байвал бид ер нь тэдэнд яаж туслах вэ? Тэдэнд одоо ямар арга хэмжээ авах ёстой вэ гэж байна. Би бодохдоо хүн бүр сэтгцийн хам шинж болон түүний шинж тэмдгийг мэддэг байх нь чухал юм аа. Жишээ нь өнөө үед хүмүүс олонх сэтгэл гутралын шинж тэмдгийг мэддэг болсон. Зарим нь хит сэтгэл хөдлөлийн шинж тэмдгийг ч мэддэг. Хүн бүр хахах үед илрэх шинж тэмдгийг мэддэг. Мөн хахаж байгаа нөхцөлд хэрхэн амь насыг нь аврах аргыг ч одоо нийгэм даяараа мэддэг болсон. Энэ зааварчилгаа бүр рестораны ханан дээр зураг хэлбэрээр ч одоо байдаг. Үүнтэй адил хүн бүр амиа хорлох сэтгэл зүйн төлөв байдал болон түүний шинж тэмдгийг мэддэг байх ёстой. Учир нь хайртай хүн чинь ийм зүйл ярьж хэлэх үед та түүнийг анзаарч сонсоод мэдэх боломжтой байдаг. Энэ бол ер нь одоо энгийн хүнж таньж ойлгоход боломжтой зүйл юм аа. Асуулт: хэн нэгэн амиа хорлохоор сидэж байгаагаа хэлэхгүй бол бид одоо нэлээд сайн анзаарч ажиглаж зөн совингороо мэдрэх хэрэгтэй гэсэн үг үү байна. За энэ бол чухал асуулт байна. Ерөнхийд нь авч үзвэл олон хүмүүс амиа хорлох талаараа ойр дотныхондоо дандаа ярьсан байдаг. Мөн түүнийг амиа хорлох гэж байгааг тогтоох нийт юм нэг 15 шалгуур байдаг. Тэдгээрийн 5 нь гол шалгуурт ордог бөгөөд жирийн хүмүүс мэдэх бүрэн боломжтой. Гэхдээ бас зөн совин гэдэг зүйл хүнд бол байдаг. Энэ нь хэн нэгэнтэй харьцах үед танд мэдрэгдэх сэтгэл хөдлөлийн хариу ургал бөгөөд энэ бол 15 шалгуураас бол ер нь арай өөр тусдаа ойлголт юм аа. Бид зөн совин тал чиглэлээр бас одоо ажиллаж байдаг. За энэ бол ер нь бараг одоо 50% гэсэн үг ээ гэж байна. За 5 гол шалгуурыг нэрлэе. Дараа нь зөв аргаар тухайн хүнээс хэрхэн зөв асуулт асуухыг одоо би тайлбарлаж өгнө. Гэр бүлийн гишүүн өөрөө онш тавьж эмчлэх гэж оролдож болохгүй хэрэггүй. Энэ бол сэтгцийн эмчийн хийх ёстой ажил. Гэхдээ хүн бүрийн хувьд мэдэж байх ёстой зүйл гэвэл дотны хүмүүсээ юу ярьж байгааг нь анзаарч мэддэг байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд амиа хорлох хямралын хам шинжтэй байгаа хүмүүс асуудлаа ойр дотныхондоо ярьдаг. Амиа хорлох талаараа ч нуулгүй хэлдэг байна. Гагцхүү гэр бүлийнхэн болон дотны хүмүүс нь тэдний яриаг тоохгүй байх, эсвэл анзааралгүй өнгөрөөчихдөг юм байна. Тэгэхээр 5 шалгуурыг дотор нь A шалгуур, B шалгуур гэж хоёр ангилдаг. A шалгуур нь нэг хэсгээс бүрдэнэ, B шалгуур нь дотроо 4 хэсгээс бүрддэг юм байна. A шалгуур нь хам шинжийн гарцгүйдлийн мэдрэмж буюу итгэл найдвараа бүрэн алдсан байдлыг бол хэлнэ. Өөрөөр хэлбэл тэсвэрлэхийн аргагүй амьдралын нөхцөл байдлаас гарах бүх гарц хаагдсан мэт тухайн хүнд санагдаж зүгтахын аргагүй болсон үед бараг л одоо амь өрссөн хүслээр амьдралаас татгалзахыг тэмүүлдэг мэдрэмж юм. Хүмүүс энэ мэдрэмжийг яг юу болохыг ер нь одоо сайн мэддэг. За B шалгуур руу орж байна. 2. Сэтгэл хөдлөлийн хяналтаа алдах, хит хүчтэй сэтгэл хөдлөлт автах, тайван байж чадхаа болох, сэтгэл зүйн хүчтэй өвдөлт мэдрэгдэх гэж байна. 3 дахь нь бодол санаагаа хянах чадвараа алдах, сэтгэлгээ тогтворгүй болох, анхаарлаа төвлөрүүлж ажил хийж чадхаа болох, бодол санаагаа зохицуулж удирдах чадахгүй болох. 4. Нойргүдэл, шүн унтаж чадхаа болно, унтсан ч огт амарч чадаагүй байдалтай сэрэх. 5. Өөрийгөө бусдаас болон олон нийтээс тусгаарлах, нийгмээс тусгаарлах, хүмүүсээс хөндөрж эхлэн, харилцаанаас зайлсхийх, нийгмийн орчноос өөрийгөө тусгаарладаг гэсэн үг. Хэрвээ таны ойр дотны хүмүүст эсвэл одоо хайртай хүнд чинь тийм ээ дээр дурдсан 5 байдлын шинж тэмдэг илэрж байвал та дараах асуултуудыг түүнээс асуух хэрэгтэй. Эхний асуулт: тухайн хүний амьдралд яг юу тохиолдод байгаа талаар асуугаарай. Энэ байдлыг шийдэх ямар нэгэн гарц байна гэж бодож байгаа юу? Эсвэл өөрийгөө хаагдсан, буланд шахагдсан мэтэр мэдэрч байна уу? Үнэхээр энэ бүх байдлаас гарах ямар ч гарцгүй болсон гэж чи бодож байна уу гэж асуугаарай гэсэн юм. Тэд дээрх асуултанд иймэрхүү маягаар хариулж байвал та тэднийг анзаарж үзэх хэрэгтэй болсон байна гэсэн үг юм байна. Жишээ нь хариултуудаас дурдж байна. Надад анхаарал тавьдаг байсан миний хайртай бүсгүй намайг хаясан. Ангаахын сургуулийн эсрэглэлтийн шалгалтандаа би унчихсан. Би их сургууль ингээд орж чадахгүй нэ. Эцэг их маань ч намайг алах бах та.
Би тэднийг гонсойлгох болох нэ. Иймэрхүү зүйлийг хүмүүс ярьдаг байна. Хоёр дахь асуулт. Одоо тулгараад байгаа энэ асуудлаасаа болоод чи хэр их зовж шаналж байна вэ? Энэ нь үнэхээр одоо тийм ээ чиний сэтгэлийг өвтгсөн маш хэцүү зүйл үү? Одоо ингээд бүр шаналаад үүнийг одоо зогсоож чадахгүй байна уу гэх утгаар асуугаарай гэж. Гурав дахь асуулт. Хүмүүс ихэвчлэн өөрсдөө зовлонгоо бусдад ярихыг хүсдэг. Жишээ нь тэр бүсгүй намайг хаяад явсан, үүнээс болоод миний зүрх шархалсан гэх мэтээр ярина. Үүнийг заавал цааш нь лавшруулж асуух хэрэггүй. Учир нь тэд ихэвчлэн өөрсдөө энэ талаараа ярьдаг бөгөөд та одоо тэднийг маш сайн сонсоод ойлгох нь хамгийн чухал юм. Энэ талаар хүнд бодлууд толгойд орж ирэхэд та тэдгээрийг өөрөө удирдах чадаж байна уу гэж асууна. Эсвэл эсвэргээрээ бодлууд таныг захирч тийм ээ удирдаад байгаа юм шиг санагддгүү гэж бас асууж болох нэ. Хэн нэгэн ийм нөхцөлд орсон байвал одоо сонссон ямар ч хүн бол ер нь бол ойлгоно гэж байна. Жишээ нь тааламжгүй, найдваргүй байдлын тойрогт тухайн хүн орчихсон танд шууд л одоо ойлгомжтой болдгоо. Одоо асуух гэж байгаа асуулт бол ер нь дээрх асуултуудаас хамгийн чухал нь шүү. Та танд иймэрхүү бодлууд төрөх үед тийм ээ толгой чинь өвдөж гин үү? Эсвэл толгой дээр маш хүчтэй тийм даралт мэдрэгдэж байгаа мэт одоо санагддгүү гэж асуух хэрэгтэй гэж байна. Хэрвээ ийм шинж тэмдэг тухайн хүнд байгаа бол энэ бол одоо сэтгэл зүйн маш эрсдэлтэй ноцтой заалт гинэ. Энэ нь юуг харуулад байна вэ гэхээр тухайн хүн бодлуудаа удирдах чадваргүй болсныг харуулж байгаа юм. Дараагийн асуулт. Эдгээр бодлууд таны толгойд одоо шөнийн цагаар ингээд бодогддгүү. Та унтаж чадаж байна уу гэж асуух хэрэгтэй юм байна. Хамгийн сүүлчийн асуулт бол энэ өөрийн энэ одоо амьдралын энэ хэцүү проблемуудаа тийм ээ хэн нэгэнд ярьсан уу гэж асуугаарай. Энэ маш чухал юм аа. Ингээд ерөнхийдөө энэ 5 чухал шалгуур нь бол дуусж байгаа юм байна. Ерөнхийдөө нийт 15 шалгуураас 5-ыг ярьсан. Үлдсэн 15-ыг ерөнхий одоо товчхон байдлаар дурдах юм бол ерөнхийдөө хит сэтгэл түгших, шалтгаангүйгээр догдлох, ямар ч амьдралын баяр баясгалан одоо мэдрэхээ болцсон байх. Бие махбодд нь гарах ямар нэгэн өөрчлөлттэй хосолсон хүчтэй одоо сэтгэлийн түгшүүр гэх мэт зүйл бол ер нь үлдсэн одоо 10-д нь ерөөдөө багтдаг юм байна. Гэхдээ би бол дээрх 15 шалгуураас 5-ыг нь тайлбарлалаа гэж. Асуулт. Энэ оншилгооны аргачлал нь сэтгэл зүйн салбарт хэр түгээмэл хэрэглэгддэг юм болоо. Хөтлөгч өөрийгөө ярьж байна л да. Би сэтгэл заслын эмчтэй ер нь тогтмол уулзаж одоо эмчлүүлдэгэ. Нэг удаа би яаралтай тусламжийн тасагт хил хязгаарын эмгэгийн онцтойгоор эмнэлэгт бол хэвтэж байсан. Гэвч надаас эмчнэр бол одоо таны ярьсан тийм ээ энэ дээрх 5 гол шалтгааны асуултуудыг аль нь ч надаас асууж байгаагүй гэж байна. Танаас ийм асуулт асууж байгаагүй учир нь одоогоор амиа хорлолтын хямралын хам шинжгийнх онш албан ёсоор бүртгэдэггүй байгаа юм аа. Миний танд тайлбарласан энэ оншийг сэтгцийн эмгэгийн онцлогоо статистикийн гарын авлагт албан ёсоор оруулах ёстой гэж үзсэн бөгөөд энэ бол одоо хилцлийн шатандаа явж байгаа гэж байна. Асуулт. Хэрвээ бидний ойр дотны хүмүүс эсвэл гэр бүлийн гишүүдээс минь амиа хорлох эмгэгийн шинж тэмдгүүд илрүүл бид яах ёстой вэ? Жишээ нь 911 рүү шууд залах уу гэж байна. Хэрвээ таны ойр дотны хүн танд амиа хорлох талаараа ярил тэр хүн одоо танд итгэдэг гэсэн үг. Та түүний хувьд чухал анхаарал тавьдаг хүн одоо байх учиртай. Тиймээс та ер нь бол тэр хүнтэй шулуухан одоо ярих хэрэгтэй. Жишээ нь чиний ярьж байгаа зүйл үнэхээр одоо аимшигтай, ноцтой сонсогдож байна. Чамд ямар нэгэн тусламж хэрэгтэй. Ингээд хоёулаа мэрэгжлийн сэтгэл зүйчид одоо хандъя, хамт эмнэлэг явъя гэдэг юм. Ингээд тухайн тэр мэрэгжлийн сэтгэл зүйч одоо тухайн хүнтэйгээ хамт очоод ингээд хандах нь маш зөв алхам шүү гэж байна. Асуулт. Хөтлөгч олон жилийн өмнө амиа хорлох орлого бол одоо хийж исэн юм байна. Энэ подкастны хөтлөгч. Тэгээд эмнэлэгт очоод ингээд хэд хоног хөвцөн чинь намайг баран ингээд тоохгүй эмнэлгээс гаргачихсан. Энэ хайнг байдлын тал дээр та одоо юу үлсэх вэ? Ер нь намайг авч хилцээг үлгээд байна л да. 1999 оноос хойш амиа хорлох явдал Америкийн нэгдсэн улсад тасралтгүй нэмэгдэж байгаа учраас одоо энэ тал дээр бол нөхцөл байдал бол одоо өмнөхөөсөө хамаагүй сайжирч байгаа, өөрчлөгдөж байгаа гэж би бодож байна. Асуулт. Амиа хорлолт өсч буй гол хүчин зүйл юу байна вэ? Бүгд энэ хүчин зүйлийг бол мэддэг. Энэ нь шууд шалтгаалсан хэсгэд би бол бас
яг баттай хэлэхгүй. Гэхдээ яах аргагүй холбоотой зүйл бол Америкийн нэгдсэн улсад бол дэлгэцийн хэрэглээ бол ороод байдаг. Гэвч дэлгэцийн хэрэглээ нь амиа хорлолтод дэлхийд дахна ижил нөлөө үзүүлээгүй байдаг. Жишээлбэл Их Британи, Израильд амиа хорлолтын түвшин тогтвортой хэвээр байгаа бол Солонгост дэлгэцийн хэрэглээнээс болоод амиа хорлолт бол өссөн үзүүлэлттэй байна. Амиа хорлолтын өөр шалтгаанууд бас бий. Тухайлбал миний үзэж буйгаар нийгэмд сүүлийн жилүүдэд дундаж давхаргынхан үгүй болж доод давхар руу шилжсэн. За ингээд орлогын тэгш бус байдал зэрэг нийгмийн асуудлууд үндсэндээ Америк мөрөөдлийн хагарлыг бий болгосон. Дэлгэцийн хэрэглээ, сошиал медиа зэрэг нь эргэлзээгүйгээр сөрөг үр нөлөөтэй. Асуулт: амиа хорлолтын тодорхой хувийг 10-аас 25 насны хүүхэд залуус эзэлдэг гэсэн байна. Яагаад ийм залуу үеийнхэн амиа хорлоод байна вэ? Энэ бол шинэ үзэгдэл биш юм. Учир нь хүүхэд залуус амиа хорлох үзэгдэл өмнө нь байсаар ирсэн. Тухайн тохиолдлын түвшин маш бага, одоо ч эзлэх хувь болоод бага байдаг. Сүүлийн 23 жилийн хугацаанд авч үзэх юм бол хамгийн харамсалтай нь 2017 онд хүүхэд залуусын дунд амиа хорлолтын өсөлтийн хувь бол хамгийн өндөрт хүрсэн жил байсан. Тодруулбал 2017 он гэхэд хүүхэд залуусын амиа хорлолт бол 50% өссөн жил байлаа. Асуулт: хүүхэд залуус амиа хорлож байгаа шалтгаан нь сошиал медиа болон буули хийх, сургууль дээрээ, анги дээрээ бусдад гадуурхагдаж дээрлэх үйлдэлтэй холбоотой юу гэж байна? Судалгаагаар тогтоогдсон ялангуяа охтуудын дунд амиа хорлох эрсдэл нэмэгдэхэд тодорхой дарааллууд ирнэ ажиглагдаад байна. Үүнд нэгт нь ерөнхий дэлгэцийн хэрэглээ, компьютер орно. Хоёрт гар утасны дэлгэцийн хэрэглээ. 3. Нийгмийн сүлжээний хэрэглээ. 4. Цахим дээрлэхэлт буюу cyberbullying. Эдгээр 4 үе шат нь стрессийг нэмэгдүүлдэг бөгөөд алхам бүр нь амиа хорлох эрсдлийг өндөр түвшинд хүргээд байна. Мөн энэхүү эрсдлийн өсөлт охидын дунд хөвгүүдээс илүү хурдтай явагдаад байгааг судалгаа харуулж байна. Асуулт: одоо урьдчилан сэргийлэх талаар асуудлыг авч үзье. Амиа хорлолтод зориулсан тусгай онш яагаад зайлшгүй шаардлагатай байдгийг бэ гэж байна. Манай судалгаагаар харуулж байгаагаар энэ үнэхээр онцлогуйц үр дүн гаргасан судалгаа болсон. Би сэтгэл зүйн өөр 6-7 салбарт судалгаа хийсэн ч ийм нэгэн тийм тогтвортой үзэгдлийг бол анх удаа судалгаанаас олж харсан. Судалгааны дүгнэлтэнд амиа хорлох хямралын хам шинж нь ёс заншил, газар зүй, нас хүрс, онштой хамаарахгүйгээр хаач ижил байсан. Онш тал дээр бол магадгүй хүндэрсэн хит сэтгцийн өвчтөй хүнийг бол эс тооцвол гэж байна. Судалгаа нь нийтдээ 4 төв 15 улсыг хамарсан бөгөөд Солонгос, Тайвань, Унгар, Итали, Америкийн нэгдсэн улсад амиа хорлох хямралын хам шинж яг адилхан байсан. Харин амиа хорлох санаа нь ижил биш байж болно. Гэхдээ энэ хам шинж буюу синдром нь яг өөр улс оронд ижил үзүүлэлттэй гарсан байна. Амиа хорлох хам шинж нь хүнийг туйлын ирмэгт хүргэх тэр агшны сэтгцийн байдал юм. Энэ бол өвчин. Амиа хорлох сэтгцийн төлөв нь өөрөө өвчин бөгөөд тухайн хүнийг ийм байдалд хүргэсэн шалтгаан болон амьдарч буй нөхцөл байдлаас үл хамаарч хүмүүст адилхан илэрсэн гинэ. Асуулт: амиа хорлох хам шинжийг эмчлэхийн тулд эмийн эмчилгээ хийх шаардлагатай байдгүй. Нэгдүгээрт бид эмийн эмчилгээг хийхийн тулд олон улсад хэд хэдэн удаа хэрэгжүүлж туршиж үзсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт бид үүнийг эмчилж бодитоор үр дүн өгч буйг амиа хорлолтын түвшин буурч буйг батлах ёстой. Бидний таамаглаж буй энэ хам шинж нь биологийн үндэстэй бөгөөд нейротрансмиттеруудын оролцоотой явагддаг. Нейротрансмиттер гэдэг нь бол мэдрэлийн эсүүд хооронд мэдээлэл дамжуулдаг хими бодис юм байна. Үүнийг бүрэн клиникийн туршилтаар батлаагүй ч судалгаан дээр бол бид өгүүлэн бичсэн байдаг. Хэрв тухайн хүмүүст тодорхой эмийг богино хугацаанд өгч хэрэглэх юм бол амиа хорлох давлгаа гэдэг процесс намжина гэж бид бол үзээд байна. Энэ нь хүчтэй толгой өвдөхөд толгойн өвчин намдаах юм уудагтал адилхан арга хэмжээ юм аа. Учир нь ийм төлөвт байгаа хүмүүс ярьж ойлгох чадваргүй нөхцөлд орсон байдаг учраас сэтгэл заслын эмчилгээ ерөөсөө ямар ч үр дүнгүй болсон байдаг. Учир нь тухайн хүн
ойлголттой олдсон. Тэгээ юм ярьж чаддгүй байна. Ийм хурц амиа хорлох төлөвт байгаа хүнийг зөвхөн сэтгэл заслын аргаар эмчлэх боломжгүй. Ийм учраас эмийн эмчилгээ заавал хэрэгтэй байдаг юм аа. Асуулт. Өнөөдөр нэг хүн надад захидал бичжээ. Түүний ах нь өнгөрсөн жил амиа хорлож насварсан юм байна. Тэр хүн бол одоог болтол ахынхаа өвгөлд яагаад ч юм бэ өөрийгөө бол буруутай мэтээ гимшиж явдаг гэсэн байна. Та ийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ гэж. Би ерөнхий нийтлэг зөвлөгөө бол өгч чадахгүй. Харин хид хідэн зүйлийг бол энэ тохиолдолд хэлж чадна. Юуны өмнө давтан хэлэхэд амиа хорлож буй хүмүүс ихэвчлэн асар их төвчхийн аргагүй өвдөлт, заримдаа архаг өвдөлт донд амьдарч байсан байдаг. Харин хамгийн их гимшдэг хүмүүс бол ихэвчлэн хамгийн ойр дотны хүмүүс нь бол байдаг. Тэдний боддгоос эсрэгээр юу ч хийгээгүй биш. Харин тухайн хүнийг амиа хорлохоос өмнө сүүлийн саруудад нь эсвэл сүүлийн жилийн туршид амьд байлгаж чадсан хүмүүс бол тэд шүү дээ. Тэд чадах бүхнээ л хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэдний хүчин чармаалт байгаагүй байсан бол магадгүй амиа хорлож насварсан хайртай хүн нь аль эрт амиа хорлох байсан байдаг. Асуулт. Таны 3 өвчтөн амиа хорлсон тохиолдол гарсан талаар та дээр ярьсан. Энэ бүхэн танд ер нь хүн дээр туссан уу гэж байна. Мэдээж бид бүгдийг маш тод санаж байна. Мартахын аргагүй шүү дээ. Бидний сүүлчийн яриа ямар байсан, бид юун тухай ярьсан, тэдний түүх юу байсныг би бүгдийг нь санаж байна. Тэдний гэр бүлтэй яаж ярилцсан, би өөрөө тэднийг яаж хүлээж авсан гэдэг бүх зүйлийг би бол сандгаа. Ийм зүйлийг хизээч мартаж чадахгүй гэсэн. Асуулт. Ер нь өвчтөн нас барахад эмчнэр сэтгэл зүйн хүнд байдалтай тулгардаг. Энэ талаар эмчнэр хоорондоо ер нь ярилцдаг. Тийм ээ. Тэр тусмаа бид судалгааны хүрээнд өвчтнүүдийн талаар илүү ярилцдаг. Бид энэ талаар ярьж сурах хэрэгтэй. Энэ бол энгийн зүйл биш, маш хүнд ажил юм аа. Үүнд гүн гүнзгий дотн чанар агуулгаддаг. Би ихэнд ярьсан. Би хүний оюун ухааныг сонирхож таавар мэт хардаг байсан. Миний хувьд энэ ажил нь оюунлаг сонирхлоос анх эхэлсэн. Харин одоо бол илүүтэйгээр сэтгэл зүйн хувьд маш их дарамт ачаалал дагуулдаг ажил болжээ. Гэвч энэ ажил бол зүгээр нэг энгийн зүйл биш юм. Би ер нь амархан өвчтнүүдтэй ажилдаггүй. Зарим хамтрагчид маань надад чи яагаад ийм хүнд ажлыг хийдэг юм бэ? Зүгээр л нэг эмнэлэг байгуулад нэг хэдэн хүмүүсийг үзээ тэдэнд нэг юм бичиж өгөөд мөнгө аваад байж ивэл чамд амар биш шүү. Яагаад өөрийгөө зовоогоод байдаг юм бэ гэж тэд хэлдэг. Гэхдээ миний хийх гээд байгаа зүйл бол нэг жирийн эмнэлэг ажиллуулад хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг засаад ийм бичиж өгөөд суух юм бол бишээ. Би илүү гүн утга учир өөрчлөлт хийхийн төлөө энэ бүхнийг л хийж байгаа юм. Ер нь бол мөнгөний төлөө биш гэж байна. За магадгүй би танаас асууж чадаагүй сонсогчдод танд хэлхийг хүссэн зүйл байна уу гэж хөтлөгч хэлж байна. Сонсогчдод хүргэх хамгийн чухал зүйл гэвэл амиа хорлох хам шинж бол эмчлэгдэх боломжтой. Энэ нь бүрэн эмчлэгдэж урьдчилан сэргийлж болох асуудал юм аа. Хэрвээ та эсвэл таны ойр дотны хэн нэгэнд яг тусламж хэрэгтэй байгаа бол та хаанаас тусламж авахыг мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бид танд туслах арга замыг заавал олох болно гэдэг энэ подкаст маань дууссан. За энэ хүртэл хүлээ авч сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ тань таалагдсан бол илүү уруу сүгтээр subscribe дараарай, лайк дараарай. За дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баярлалаа.